Сайн байцгаана уу? За өнөөдөр миний ярих гэж байгаа сэдв бол community college гэж юу вэ гэдэг тухай ярих гэж байгаа. Учир нь бол community college-ийн талаар хүмүүс жоохон сөрөг мэдээлэлтэй байдаг. Яг шалгалтанд жоохон доогоор авсан хүмүүс ордог гэж боддог. Яг үүндээ community college маш олон сайн талууд байдаг. Тэгээд community college 2 жил явсны эцэст associate degree гэдэг зүйлийг аваад их сургууль 3 дугаар курсээс орох маш боломжтой. Тэгээд community college явснаар төлбөрийн хувьд маш бага мөнгө төлдөг, дунджаар $7-аас $10,000 төлдөг бол их сургууль дор хаяж 22-оос 45 эсвэл $50,000 төлөх шаардлагатай байдаг. Мөн community college явснаар scholarship олдох боломжууд нь маш их байдаг. Ингэснээр та өөрийнхөө мөнгийг хэмнэх болно. Community college дахин тулд харин та таавлынхаа шалгалтыг 60 юм уу түүнээс дээш оноо авсан байх шаардлагатай. Ингэснээр та ACT шалгалтыг өгөх шаардлагагүйгээр их сургуульд орно гэсэн. Community college бас мөн анги сонгох, өргөн сонголттой, цагийн хуваарийн хувьд уян хатан мөн нэг ангид 30-аас дээшгүй хүүхэд суралцдаг болохоор ерөнхийдөө багштайгаа ойр хандаж илүү их сурах тийм боломжоор хангагдсан байдаг. Энэ бүх мэдээлэл танд тус боломжийг итгэж байна. Тэгээд сонсон баярлалаа.